Золзгын гол хүүхдийн заслангийн наадатай аялал 2 дугаар ээлжээр аймгийн засаг даргын санаачлан хэрэгжүүлсэн IELTS 100 хөтөлбөрт амжилттай хамрагдаж, IELTS-ийн шалгалтад 8-аас дээш оноо авсан сурагчид анги хамт олонний хамтаар мөн харшийн сүлт модны наадамд оролцсон авиаслаг хүүхэд багчууд болон улсын төрөлцсөн олимпиадад амжилт үзүүлсэн оюунлаг сурагчид маань нарсан ойн дунд цагийг хөгжилд өнгөрөөж дурсамж бүтээж байна. Заслангийн 40 гаруй жил ашиглагдаагүй орхигдсон нийтийн халуун усны газрыг дархан улсын хувьцаат компани нийгмийн хариуцлагын хүрээнд иж бүрэн засварлаж ашиглалтаа түлээлгэн өгсөний хүүхдүүд энэ зунаас ашиглаж эхэлнэ. Энэхүү сайн санаачлагыг үргэлжлүүлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 435 дугаар нээлттэй хаалтай хорхангийн хамт олон хүүхэд багчуудыг байгаль дэлхий ан амьтнаа хайрлан хамгаалах үзэлд төлөвшүүлэх зорилгоор бугын хөшөөг гэр бүлийн хамтаар нь бүтээн босгожээ. За энэ бол одоо буг согоо янз 3. За хүүхэд багчуудыг байгаль дэлхийтэйгээ ойрхон байх их дэлхийгээ хайрлах мөн одоо ингээд гэр бүлээрээ байгаа хамтын гэр бүлийн халуун дулаан уур амьсгал мэдрүүлэх зэргээр одоо олон талын ийм хүмүүжлийн ач холбогдолтой юм бүтээлийг ирж баярлуулсан байгаа. За тэгээд мөн одоо төрнийг тэмээ шатыг бас тусланд авчирч ингэж сурлуулж байрлуулсан байгаа. За энэ бас мэдээж хэрэг одоо спортын хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх хүүхд багчуудын эрүүл мэнд төлөө чиглэсэн ийм одоо зорилттой ийм үйл ажиллагааг зохион байгуулсан. Нийгмийн хариуцлагын хүрээнд одоо бид бүхний одоо хүүхд багчууд ирээдүйн хойчуудтай одоо үзүүлж байгаа хувь нэмэр юм аа. Хүүхэд багчуудад зориулсан орчныг тогтжуулж сайн санаачлагыг хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж байгууллагуудаа талархал илэрхийлье.